За сайн байцгаана уу? Намайг Алтан Эрэл гэдэг. За би бол энэ телекино үйлдвэрийн оператор. Одоогийн нэршлэрээ бол зураглаач Хас очрын Чүлтэн гэдэг хүний том зээ хүүн байна. За би өнөөдөр энэ Монголын үндэсний олон нийтийн телевизийн дамжуулах өндөр антенныхаа доор зориуд зогсож яриа өгье гэж бодсон юм. Учир юу гэхээр бид нар жил болгоны 6 сарын 1-нд хүүхдийн баяраар энэ талбай дээр олон хүүхдүүд цуглаад энэ цементийн талбай дээр зургийн уралдаан, за тэгээ гүүл тариал тэгээ хүүхдүүдийн дунд уралдаан наадам зохиогддог ийм талбай байсан. За энэ талбай дээр би үндсэндээ 50 жилийн дараа зогсож байна. Өвгийнхэн тухай дурсамж яриад. За миний ард харагдаж байгаа энэ саарл 4 давхар байшин бол одоогийн бол UBS телевиз. За энэ UBS телевизийн доотлын 2 давхар нь бол тухайн үеийн телекино үйлдвэрийн ийм шар тоосгон байшин байсан юм аа. За өнөөдөр бол энэ барилгын маань ингээд UBS телевизийн барилга болоод ингээд өндөрлөөд ийм болцсон. За өвөө маань одоо өндөр насныхаа тэтгэврт гаран гартлаа телекино үйлдвэртэй одоо үр бүтээлтэй доктор суршилтай ажилласан ийм одоо ясны зураглаач хүн байлаа. Өвөө маань тэтгэвртэй гараад орж ирэхдээ маш их одоо сэтгэл санаа нь их тавгуутдсан байдал нь нүүрэн дээр нь илт байсан. За гэтэл хэсэг хугацааны дараа миний санаж байгаагаар нэг жилийн дараа баха нэг өдөр нэг сайхан баяртай гэртээ орж ирсэн. За юу болов яасан бэ өвөө гэсэн чинь намайг ургацын далаа нэвтрүүлэхдээ эргээд яваарай гэлээгээд зөндөө баяр болж орж ирсэн. Өвөө маань ургацын далаа нэвтрүүлэгт бол их олон жил явсан. За радиогийн нөгөө бүдүүн дуут Цэдэн Дамбууга өвөө хоёр бол олон намрын одоо сурвалжлах нэвтрүүлгийг бол бэлтгэсэндээ. За би тэгээ өвөөгөө дагаа Төв аймаг, Сэлэнгэ аймгийн тухайн үеийн нэршлэрээ бол одоо сангийн аж ахуйнуудаар бол би олон удаа явж илаа. За одоогийн залуучууд, одоогийн зураглаач нар бол мэдэхгүй тэр үеийн камер чи их том ууртай. За тэгээд дээр нь ийм хальсны ийм кассеттэй. За тэгээд одоогийн шиг ийм жижигхэн ийм батарей биш, ийм том аккумулятор бүр ийм том цүнх шиг ийм одоо тийм цэнэглээд аваа явдаг. Ийм камер барьж явдаг байсан. За би тэгээ өвөөгийнхэн туслах хийгээд тэр хальстай дамрыг нь цүнхийн үүрээд аккумулятор гэдэг тэр цүнхийн үүрээд ингээ өвөөгийнхэн туслахаар олон ч сангийн аж ахуйнуудаар явсан. Энэ түүхийг өнөөдөр ярьж зогсоход бол надад үнэхээр таатай байна. За өвөөгийн маань одоо олон зээнэр, за бүр зээнцрүүд нь зураглаач, телевизийн юм зураглаач, за тэгээд зураач, телевизийн зураач, за тэгээд эвлүүлэгч, сэтгүүлч гээд өвөөгийнхөө мэрэгжлийг залгамжилсан юм олон сайхан үр хүүхдүүд маань ингээд өнөөдөр ажиллаж амьдарч байна. За миний хувьд бол авто гэдэг ийм телевизийн сувгийг 7 жил ажиллаулж байна. Тэгэхээр би бол өвөөгийнхөө надад одоо ирүүлсэн энэ өв уламжлал буюу энэ телевизийн энэ салбарын ажлыг би бас өөрийнхөө хүсэл мөрөөдөл, өөрийнхөө хобби сонирхлын дагуу ингээд 7 жил амжилттай аваад явж байгаагаа энэ дашрамд хэлэхэд бол таатай байна. За би одоо энэ Үлзий телевизийн байранд ороод ирсэн байна. Яагаад энд байна гэхээр энэ хуучин одоо манай өвөг зураглаачаар ажиллаж явах үед энэ чинь телекино үйлдвэр гэж байлаа. За миний ард харагдж байгаа энэ өрөө бол манай зураглаачдын өрөө байсан. За энэ өрөөний ингээд ханаар нь миний санаж байгаагаар бол ийм тухайн үеийн том модон ийм шкафуудтай. Манай өвөгийн шкаф миний баримжаагаар энэ үүдний талын энэ хэсэгт одоо би байсан гэж санаж байна. Одоо нэг та нар мэдэндээ энэ Оросын нэг юм шар фанераар хийчихсэн. За одоо тэгээ дээр нь миний санаж байгаагаар бол тэр цаатлын тэр булангийн өрөөнд манай нэг мөрөнгөө агч тухайн үеийн нэг хүүхэлдэйн кино хийдэг байсан. Мөрөнгөө агчийн өрөө тэнд нэг 2 өрөө байдаг гэж үлээ. Ингээд 50 жилийн дараа өвөөгөө дурсаад телекино үйлдвэрийнхаа байранд орж ирэхэд их таатай байна.